Жижигхэн улаан гутал тоглоомын талбайтай болмоор байна гэдэг бичигтэй хамт төв талбай дээр өнөөдөр үнэлээ. Үүний учир нь Монголын залуучуудын холбооноос өнөөдөр Шингисийн талбай дээр гутлын гэсэн тодтголтой жагсаалыг зохион байгуулсан юм. Гутлын гэж нэрлсэн учир нь өмнө нь жагсаал цуглаан болохоор хүмүүс өөрсдөө оролцдог бол харин энэ удаад өөрсдийнхөө үзэл бодлыг тодорхойлсон бичиг бүхий 3000 гаруй хос гутлыг талбайд байрлуулсан байна. Хэлбэрийн хувьд өөрмөцөлсөн энэ жагсаалаар өнөөдрийн нийгэмд болж бүтэх байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсэж бас эсэргүүцлийн илэрхийлсэн байна. Гутлын жагсаалыг ингээд үзэгч та бүхэн ямар нэгэн тайлбаргүйгээр үзүүлье.